гарахаар бэлэн болсон байна. За, эрэгтэйчүүдийн хасах 68 кг-ийн финалийн тоглолт аваргын алтан медаль тулаан хэд бэлэн болсон байна. За, хүүхд талаас Үзбекистан улсын тамирчин Диорбек, улаан талаас Бүднайрамд Солонгос улсын тамирчин Мун Жинхо гарахад бэлэн болжээ. За, Үзбекистан улсын тамирчин Диорбекийн хувьд бол одоо Аз ТV-ийн аваргаас 2 алтан медаль авсан байж байгаа. За, одоо энэ тэмцээндээ одоо төрүүлэх юм бол 3 удаагийн аварга болох боломжтой байгаа. За, Бүднайрамд Солонгос улсын тамирчин Мун Жинхогийн хувьд бол маш залуу тамирчин одоо сүүлийн үед хүч түрэн гарч ирж байгаа. Гран при тэмцээнүүдэд аль хэдийн 68 кг төрүүлээд аваргуудыг хожоод үдцсэн байгаа тамирчин. За, одоо өнөөдөр Монгол улсад Улаанбаатар хотод маань хинэн аварга болох нь харцгаая. За, 2-2. Хоёр тамирчны манад аль нь 2-2 ханаг өөр юм болоод байна. За, одоогийн мэдлэр Улаанбаатарын тамирчин арай даваа байдалтай контакт хийлгээ яваад байна. За, Улаанбаатарын тамирчин чүчүү түндэр байна тийм ээ. За, насны хувьд бол Диорбек арай ах байгаа. За, Диорбек ч гэсэн насны хувьд бол бас залуу тамирчин. За, сая 5 хүрээлтлэр гар зохиол доор шидэнгууд 3 оноо боллоо. За, шүүгч яасан. Гарны оноо сая 4-өл орчих шиг болох юм. Хоёр зэрэг хоёулын айл талд нь гарын оноо орцсон байна. За, шүүгчнэр зөвлөлтүүд шийдвэрийг дахин харж байна. Туршлагын хувьд бол Үзбекистан улсын тамирчин арай илүү туршлагатай байхаа тий. Тий. Арай Ахмад олон тэмцээн орж ирсэн байх тий. За, тийм. За, 3-4 болсон. За, сүүлийн минут. За, энэ жинд одоо хамгийн хүчтэй яригдж байсан Тайланд улсын тамирчин дэлхийн аварга болоод хожигдсон байна тий. За, тэгээд энэ хоёр тамирчин өнөөдөр хоёрын зоонд бүхэл өрсөлдөгч нарыг ялаад гарч ирээд хоорондоо аваргын төлөө үзэж байна да. За, Улаанбаатарын тамирчин маань мөчөө ашиглан яг сая зайнаас нэг дэшээ өгтүүлэл явахад оноо болгож чадж байна. За, эргэлтээ өшгөл. За, Үзбекистан улсын тамирчдаас л эргэлтээ өшгөлт маш гайхалтай яриад байгаа. За, 4 оноо авсан, адил 7. За, маш өртөнтэй. Гүйцэтгэлийн хувьд одоо Хүүхэнгийн тамирчин илүү даммаатай явж байна. За, Улаанбаатарын тамирчин хажуухаас сонголтгоо. 6 хав 4. За, маш шийдвэрлэх үед тэнцвэр алдаад унснаар торгуул ирээд 8-7 боллоо. За, 4 секунд. За, юу болох нь? За, эргэлтээ хийж үтсэн. За, амтангүй. За, 7-8 харьцаатай Улаанбаатарын тамирчин маань ялтыг өрнжинхоо явлаа. За, харин энэ тэнцвэр ойролцоо явж шүү ер нь. За, мэдээж 17 тулаан дээр бол яг л ана мань үзэж бүх зүйлээ гаргана. Нэмдэж оноо бол маш ойролцоо яваад. Яг ингээ сүүлийн секундэд л ер нь шийдэгчээд байгаа шүү дээ. Тий. Жинхэнэ орж чадвараад гаргачаад байгаа шүү дээ. Унтуулж байгаа л. Тэр оноо тэнцвэр байхад Үзбекистан улсын тамирчин маань тэнцвэр алдаа. За, тэнцвэр алдаа гэхээс илүү одоо Улаанбаатарын тамирчин бол бас товтлогоо зоригтой хийж тэнцвэрийг нь бас алдуулаад унгаад хэдий одоо өшөлж оноо өгч гисэн. Тэр идэвхтэй үйлээ талыг авлаа. За, Үзбекистан улсын тамирчин бол мэдээж амар бууж өгнө. Тэгэхгүй 2 дугаар үеийг бол маш хүчтэй хийх нь тодорхой. За, харин Улаанбаатарын тамирчин Мун Жинхо тэр хэрхэн саатвал зөксөөхийг бүгдээр харцгаая. За, 2 дугаар үе хэн энэнийх нь хувьд хариуцлагатай. За, пеналийн тоглолт дээр одоо юу ч гарч болно. Одоо Үзбекистан улсын тамирчнаас бол юу ч хийж магадгүй. Тэр тусмаа Үзбекистан улсын тамирчин. За, энэ эргэлтээ өшгөл. За.
Үнэхээр гаргууд хийж байгаа. За эхний үе дээр амжилттай болсон эргэлтээ өшөлтөө дахиад үе эхлэнгүүт шууд хийгээд амжилттай болгочлоо. За гэвч 4 оноо бол бас тийм найдвартай оноо биш ээ. Ялангуяа энэ урт мөчтэй тамирчин гүн жонхогийн хувьд 4 оноо төвөггүй хон барьчин. Тэгэхээр Үзбекистан улсын тамирчин хэрвээ ялдыг авахыг тооцоолох юм бол өшөө илүү оноогоор л илүү явах хэрэгтэй. Тэгвэл бол үеийн төгсгөл рүү бол мэдээж барина энэ оноог. За явж байна. Маш аюултай маш урт сунсан тоглохоо ирсэн. Харин хамгаалж чадлаа. За Үзбекистаны тамирчин бас тайван байгаад байна. Бас дахиад боловч гартаа авсраад зөөрлөө. Тэгдөрөө. За Үзбекистан тамирчин нэмээд оноогоо авах хэрэгтэй. Яг ингээд ажсан байдалтай байгаад байвал сүүлийн мөчүүд ер нь баазарт бол аюултай. За Улаанбаатарын тамирчин оноо авдаг болохоор мэдээж маш сайн явах нь тодорхой. Аль нэргээд Зэрэг өшөлтөө ийсэн. Үшилэмгээд автлах бол явах хэрэгтэй. Тэгжээж оноогоо хамгаална. Сүүлийн 30 орсон. Өөрөө довтлож ажиллаж хамгаалтаа сайн хийн. Яг ингээ хараа зогсоод байх юм бол хэцүү. 4 тиг. За сүүлийн 20 секунд. За одоо мөн жихоогоос бол маш шийдэмгээд тоглохонод ирэх байхаа. Тэр үчим толгоор бол ирэх байх. За хэрэглээ. Очиж ин тэр контакт үзлээ. За тэр. За яг л хийсэн ёсоор л болж байна да. За огтуулаад дээр нь бараг дээрээс навар гараад ирлээ. За яг л хийсэнчлээ ингээд хэцсэн мөчөд. За энэ дүр зураг бол харагдаад байсан тийм ээ. Үзэлтийн тамирчин бол 4 оноонд тэгж хаанж болохгүй. Магадгүй яваад нэг 3 оноо аваад 7 тэг байсан бол одоо өөр хэрэг тийм. Энийг бол орон барьчихнаа. Тэрхий нэгтарчлаа тий. Тайвшраад. За ингээ эндээс